хэсэг Жангум, Хуанжугийг болтлоо. Лаз кино явлаа. Одоо жаахан Холливуд боевик кинонууд ганц нэгийг усайда. Чта. Боевик компанид. За тэгэхээр өнөөдрийн кино бол One Man Army төрөлдөө бол нэлээд дээгүүр тавихаар Рэмбогоос хойш бараг анхны хороо батальоноор нь устгадаг төрлийн тим кино. Нэр нь Sisu. Road to Revenge. Харьяа унтрааж байгаад үздэг кинонуудын нэгтэй ялцчих. За тэгээд бичлэг рүү орохоос өмнө яадаг вүлээ? Яг зөв. Ната хийсэн уруугаа дараад let's go. За байжгараа. За тэгэхээр манай яадын community маш олон агуулсаар байна. Сувг дээр орох бичлэгүүдийн хуваар Холливуудын оддын ховж сонирхолтой мэдээлэл болон зарим нэг бичлэгээ бид Telegram дээрх community-тэйгээр хуваалцж байгаа тул нэг ч гэсэн байхад гимгүй шүү дээ. Заваа энэ тэдмэн. Кино эхлэхдээ Sisu гэж яг ямар ацаа яриад бүгд тайлбарлан эхэлнэ. Энэ үг шууд утгаар орчуулагддаг үуч манайхаар бол хатан зоригтой шийдвэртэй буцшгүйгээр үнэнч байхыг илэрхийлдэг. Ер нь бол шийдсэн этгээдэл гэсэн утгатай юм дүү да. Мөн итгэл найдвар байхгүй болсон үед Sisu хаанаас ч юм гарч ирдэг гэдэг юм. Дэлхийн 2 дугаар дайнд дуусч инх тайвны гэрээний хүрээнд Финлянд улс газар нутгаасаа зөвлөлт холбоот улсад өгөхөр боллоо. Даварцаа улгаачууд за яг танахыг өршөөе. Гэхдээ газар нутгаас чинь зүсч авнаа гэсэн байгаа юм. Финлянд энэ төлбөрт хамгийн стратегийн үүрэг өөртөө бүс нутаг болох Карелиаг өгсөн бөгөөд 420 мянган хүн төрсөн нутгаас албан хүчээр гарсан байдаг. Тэдний ихэнх нь насан эцэлт Карелиад эргэн очиагүй юм. За тэгвэл гол киноны үйл явдал 1946 оны тэр нэгэн бороотой өдөр ачааны машин хөлгөлсөн сахал замбаанда баригдсан анх хүү зөвлөлтийн хил нэвтрэхээс эхэлнэ. Тэр хүн бол манай киноны гол дүр Атами Корпи билээ. Царайнд бараг өмнөөс нь ярихаар хал үзэж галуун чулуу 7 үхрийн өмсгитэй өгөхөөс бусдыг үзэж үдсэн ах хүү гэдэг нь тов тодорхой. Уул шугаманда Корпи ах маань эхийн уманаас ойдсон газар очих. Хань жил өр хүүхэдтэйгээ нэгэн цагт амьдарч байсан Карела нутаг руугаа явж гэрээ нүүлгэн аюулгүй газар барих хүсэлтэй л явж байгаа нэр. Гэвч адал явдалт акшн кинонд гаймадан дотроос гахаа газар доороос гихчээр үеийн үртэй эсрэг дүр байж л таарна. Зураглал солигдох үед Сибирийн шорон сахал усандаа баригдаж гав гинжинд орогдсон үхэл ханхлуулсан хөгшин гарч ирнэ. Тэрнийг хоёр харуул суугадан шавар шахвайдаг бүр хөл нүцгэн чирч нойтон хонглоос гаргаж ирэх үед хурган даргуултай нөхөр угтаж авна. Юун гав дөнгөтэй аган хүн шиг этгээд гараад ирвэ гэхээр энэ нөхөр дайны үед Финляндын бүхлүүдэн тосгоныг устгасан алуурчин новш болохыг нь хэлээд тэр дундаа гол дүрийн ахын 6 настай хөвгүүд эхнэрийг нь зэрлэгээр алсныг онцолдог. Драгонов гэж энэ заван садист новш Корпи ахын маань гэр бүлийг хүрзээр хэдэн хэсэг тасалсныга сумаа гамнсан гэж өмөрч байгааг харахад яагаад ч 100% эрүүл бус нь ойлгомжтой. Тиймээс хурган дарга Драгоновыг өөрийнхөө бүтээсэн махны машин гэж нэрлэгддэг. Нэг дор 300 цэрэг алсан домогт Корпиг хөнөөж тарьсан хогоо цэвэрл хариуд нь ганц удгаас гарган төрсөн нутагтаа үлдсэн амьдралаа тайван өнгөрөөж ясаа тавих боломж олгоно гэж амлаад энэ хэсэг дуусч байгаа юм. Ерөнхийдөө кино маань 7 хэсэгтээ дуглан суугаад таалан сонслоо гэж хэлийд. Корпи ах маань хуучин гэртээ ирж хуучин дурсамжуудаа санан дурсаж хорвоо дээр орь ганцаараа үлдсэн шаналлаа автан орноо. Манайх нэг цагаан урах шиг нохойтой. Тэр нохойн хүртэл үүрээ сансан байдаг юм. Чавс аргагүй. Корпи ах хүүхдүүдийнхээ өндрийг үздэг байсан багныг харж нулимсаа төвчж ядна. Манайхын амнаас ган хийх үг гарахгүй ч ямар их зовлон туулж яванд булангартаа гарснаас нь л ээлт. За тэгээд ах маань гэрийнхээ мод банзыг ром тоогоор тэмдэглээд ширхэг үртэсч үлдээлгүйгээр машиндаа ярайтл урж аваад Финлянд хүрэх 120 км-ийн аялалдаа гарах нь тэр. Улмаар гэргийнхээ 1-р хэсэг дуусна. 2-р хэсэг болох Эрдэнэ дайсан. Ах нохоогоо хажуудаас уулгачихсан. Лослын Болдбаатрыг сонсонгоо туулын хурдны замаар хуучны зөвлөлтийн Краз маркийн ачааны машинаараа илүүчгүй дутуучгүй яг 80 км цагийн хурдтай салхи сэвэлзүүлэн давхиж байтал зөвлөлтийн хэдэн цэрэг өөдөөс нь замыг нь хаага зогсож байлаа. Ах сандарч байгаач юу ч болоогүй мэт царайлж хэдэн салиа нарлаагүй буута бацаануудад пассвортоо шалгуулна. Тэгсэн ягт. Нөгөө садист Драгонов ч хэдэн бацаан дагуулчихсан ардаас нь ирсэн энэ байгаа байхгүй юу? Агч бүгдийг нь алах хүсэл нь буслан өрүүлээ тасцуурч өөрийгөө аргад нь тайвшруулад байгаа мó бүү мэд. Гэхдээ манайх бол Драгоновыг ирсэн мэдээгүй зүгээр өөдсөн гөлгнүү зодоо ихлүүлэх гэж байна л гэж боддог.
Тэгсэн Драгоновын дагуулж ирсэн нэг бацаан шалган дээр байгаа цэргүүдэд энэ манусын хайж яваад хөгцөг байгаамаа хөө. Би урдаас нь моол шиднэ. Чи нүдэ анаад байж мэдв. Энэ өвгө хадуухан боорцог шүү гэж угаа айтай body language үзүүлдэг. Драгоновын хажуу сууж явсан өсчний бараа хараагүй 3 жил болсон мөгөлтэй нөхөр Корпигийн паспортыг шалгаж байсан цэргийг дуудснаа ардаас нь хотох шаачих гоё штт. Энэ бол тушаал гэд явуулна. Корпиагч байдал бичлэж байгааг хараад биш зөнгөөр мэдэрсэн тул олон жил дайны талбарт энэ байтхан усан таглаануудын учрыг олж явсан гэдгээ харуулж моолыг шидэхгээ салгалаад ирж явсан алдар царайтыг өөрийг нь шатаа хотогтой жаал хүүг дугуйны нөхөөс болгож аваад урд байсан бас нэг цэргийг машинда чихэд суулгаад шийдсэн ах хүүгээс айсан цэрэг бууган цэнгэлж өгөөд бараг өмдөндөө шээс баасаа гоожуулах алдна. Явсаар машиных нь ус нь халж зогсоод зөвлөлтийн хэд араас нь гүйцээд ирнэ. Ахын машины хаалга нэгдэхдээ зэрэгцэн цуг сууж явсан цэрэг гарчгүй хэд өөрийнхөө хүнийгч гэж мэдэж байгаа юм байхгүй битүү шүршээд алжиж байгаа юм. Энэ үед хүй гэхийн зургуул урд машины 3 тархиндаа сумны нүхтэй болцсон. Тэр ядах бөгөөд манайх бууга Драгоновын машин руу шагаан дугуйг нь хаг буудтал хажууд нь сууж явсан ир сандарч бууга барьж авч мөн л тэнгэр өд зорчхоор болно. Драгонов нохоо санаатай болохоор юу ч хэлгүй цоо ширтэ суусан тул амьд үлдээн машиныхаа урд ус нь халсан мэт харагдуулахаар хуурамч утаа тавьсныгаа авч хаяад цааш явна удна. I'm out. Гэлс нэг юм хэлэх ёстой. Яг мартагч. Байерн Мюнхен гэж Германы алдарт баг байдаг. Тийм ээ, яг тэр чинь. Авраг авахаараа л учир утгагүй пивэр байлдаал нэгийгээ пивний шүршүүд оруулаад байдаг. Тэр пив ба штэ. Нэр нь Паулана. Мюнхен хотоос гаралтай хаа байсан 1634 оноос эхэлтэй жинхэнэ дээд зэрэгэл хийд юм аа зайлг гэж. 600 жилийн түүхтэй гэхээр чанар гэдэг зүйл өөрөө л амтдахаар байгаа үстэй. Зөөлөн эсгэлтэй, булангартай, улаан буудай шар ариг гэдгээр дэлхийд танигдсан. Амсгтал премиум гэдгийг шууд мэдгэхээр энэ шар ариг нь дэлхийн 70 гаруй орнд экспорт хийгдгийн нэг нь Монгол юм байна. За тэгээд захиалаад гэр чинь хаана байхаас үл хамааран үүдийг чинь цөм шаан орж ирэхгүй ч зөөхөн тогшоод хөргөж өгөх хөргөлд MSN бета-стар апп дээр бий. Энэ апп нь ядаж байхад баахан урамшуулал. Шорт байсан. Төрс өдрийн урамшуулал, найз авраад бас урамшуулал, шинэ хэрэглэгчийн урамшуулал чигнүүдээ за мэдэхгүй. Тэгэд өөртөө суулгаад ухаад өнгөд мэдцгээч. Окей. 3 дугаар хэсэг. Тамийн дайралт. Корпи ачааны машинтайгаа эхний хэдэн цэргүүдийг хөх тэнгэрт нийлгээж орхиод за харьч хүүрээ амраа хэмээн явж байтал PUBG-гийн 3-та дуулах шаасан хэдэн жинзи сураа унаад ардаас нь ээлдээд ирэх нь тэртэй. Дэлбэлт шатаач толгойг тастан Mortal Kombat-ийн яриаглал хийж байгаа ит сураантай гаруудыг зэрлэгээр өнөөгөө сүүлийн босстой ганцаараа үлдээд явж байтал нөгөөх нь гэрийнхэнд үнзрүү молотов шидэн нүд рүүгээ хуруугаа хийж өөрөө машинтайгаа дэлбэлдэгч амьд үлднэ. Угаасаа бас л ялгаагүй 7 голтой өрөөгөө юм. Корпи агч Америкт энэ чин 50 барин хамгаалж яваад үнснүүдэд ассан галыг дарах зорилгоор замаасаа хазаан ой дундуур давхин бургасанд модоо шавхуурдан галыг унтрааж авна. Энэ үеэр буудулсан шархаа шалгаж байгаад хацартаа буудулсан байх мэднэ. Хамгийн аймаар нь шүдэн завсар нь орсон мах гаргаж байгаа лугаа адил аманд нь орсон сумыг гаргаад хаячих нь тэр. Байшингийн модоо бүрэн бүтэн нутагтаа бараадуулж байвал тэр хазарны нөхөх мөгч одоо дүүрсэн. Ах маань амьсгаа авч байх зуур Драгонов тамийн хаалгыг нээгэсэн сүртэй тушаалыг өгснөөр амар заяага үзэхгүй шинжтэй агаараа сөнөгч 2 онгоц дайрч эхэлнэ. 4-р хэсэг дайсан ирлээ. Манай ахыг угаасаа шилийн сайн иргэдгийг мэддэг бүхнийг нарийн төлөвлөгөөний дагуу тооцоолсон учраас ийм олон үе шаттай бэлдсэн байгаа нь тодорхой. Сумнаас нь машинтайгаа болтож явсаар сарвчин дунд орж нуугдан дайралтанд орж байсан ч 200 IQ-тай болохоор тэнд байсан банзан хашаагаар байшингийн модоо хамгаалуулан шигүү ой мод руу орж чадна. Сөнөгч онгоцны нэг нисгэгч нь нөгөөхтөө би доошоо бууга зохицуулъя гэсэн дохиог өгч доошилдогч өөрөө зохицуулагдан хажуу авиргаараа нийсч далдааж байгаад ах хүүгийн занганд орж шорлог болоод дуусна. Дараа нь ой модоос гарч өндөр хавцал дагуу явж байхад нь үлдсэн нэг сөнөгч хандан буурахгүй бас салж өгдөггүй зодуулаад байдаг нэг тийм авгаа шиг дагаж ирсээр
Гал нээдэгч сумныг одоо хийхээ мартсан байсан тул сум нь дуусч Япончуудын аргаар үзэхээр болж шууд камиказе хийн онгоцоо мань ирлүү пуужин болгон илгээгээд өөрөө шүхрээр газардагч манайхын уран тансаг торгон мэдрэмжийг яаж гүйцэх вдэ. Фейлдэж дугаас. Амьд үлдсэн онгоцны нисгчийг төхөөрөөд хогийн хар ууданд хийчих санаатай явж байтал араас нь дахиад нэг сөнөөгч онгоц ирж явах бөгөөд өтөр төргөн буулгасан дүнзээ ачаад зайлан одох гэтэл дээрээс нь бөмбөгдөн ёстой хүний өөрийнхөө үнсэн товргуулах нь үстэй. Чуумалцж байсан ирж будаа. Агч талаар үсэрч орон машин байшингийн мод будаа. Энэ хүртэл үзэж тарж амиар хамгаалсан байшингийн моднуудаа ингээд далаа ярал руу живүүлчихгүй шүү хэмээн шазуур 100 бэхэлгээг тайлж байхдаа 60 настай хөгшин уушигтай болохоор амьсгал нь барагдан доошо живжигдэгч хүүхдүүдийнх нь буян заяа төшгөө гэлтэй нэг модноос нь зуурч усны мандалд хөвөн гарч ирнэ. Драгонова манай ахын цогцыг хайж үхсэн гэдгийг нь бодлохоор шумбагчд илгээсэн чи гар хосон гарч ирэн корпиг амьд гарсныг мэдж яатсан новшвэ хэмээн шоконд орчихно. Корпи агч моднуудаа игнүүлээд хөвөгч хийчихсэн. Эрэг бараадан иртэл тэнд нь битүү цогц байхаас гадна ажилдаг үгүй мэддэхгүй нэг танк байхыг харан мэрэгэн санаа төрдөг юм. 5 дугаар хэсэг буюу холын цохилт. Корпи ахыг амьд байгааг мэдсэн Драгонов зөвлөлтийн хил дээр бүтэн улсын айран батальонтой тулах гэж байгаа аятаа хамгаалт басгуулан хүлээж байх зур. Тэр цаанаас манай оба танкийн аккумулятор холбоод асаа цуунаад хүрээд ирхэн тэр. Танк дээр моднуудаа твхий тэл өөрөө тавьчихсан. Баахан динамит тесрэх суурлуулсан. Алан хядлага хийх гээд өнүү гэтэл нөгөө танкад урбото болгоод тоногдсон. Турбоно манайхын амаараа төргиж байгаа бензин заяа. Хүн аймаар. Элийн зурвас дээр тур бодож ирээл динамитууд нь дэлбэрч тэр том танк 360 градус сэргээл эсрэг талд буун амьд гардагч хүчтэй дөргөлтөнд толгой нэргэн 5 цолынх нь байр нь солигдсон нилээ булангартай байдагч дараа хэрэг болж магад хэмээн модон иштэй удахыг ишнээс нь салган нэг газараа нуугаад танкнасаа буун нэг нэгээр нь нохой шиг болбой гэтэл үнэхээр л биеийн дийлэхгүй л дайж аваасан. Драгонов корпидер очоод алтан айрцгийг нээх гэтэл хурган дарга нар шаагалд ирж бид нарт амьдараа хэрэгтэй гэснээр аваад явна. Манай ахыг галтэргэнд нуруу сэрийг нь юучгүй сийчээ тэр дундуур нь давс перс хийж яваад шарах гэдэг юм уу гэлдээ дүүжлээд орчихсон. Нэг зэрэг тогтоо уцаар ороолгон гаж хүслээ хангаж байх юм тэр. Энэ үед Драгонов орж ирэн би алсан хүнийхээ царайг сандаггүй ч нэг хүн миний ой танаас гардаггүй юм. Чиний хөө ээж түүгээ хамгаалах гэж их хичээсэнтэй зайлвал. Чиж бахархдаг байлгүй. Гэхдээ мань хэдийн хэсэг болгоод годомны нохонд хаяад өгчихсөн. Гэх зэрэг эцэг хүний өрийг өвдгөн уур хилэнг бадрахаар зүйлсийг хэлнэ. Корпич нэг ч үг унгалгүй хөмхийгөө 100 сонсоод Драгоновыг гарсны дараа дүүшлэгдсэн гинжнээсээ салж чаддаг. Тэрнийг төсхийж унах дуунаар гадаа харуул хийж байсан хоёр зэрэг шээсэн савирханд холгоо сандралдан хэн нь орж шалгахаа хайж шулуудаа уугаар үзэж байгаагаас нь харахад л Корпигоос хэр их хайж байгаа нь мэдрэгдэж байгаа юм. Танкын дотор байхдаа нэг хутга ишнээс салгаад байсан да. Тэр хайцсан бэ гэж юу? Ахын гуйнд арьс махны завсар шааж байл яах вэ? Корпи халааснасаа хутга гаргаж байгаа мэтэл гуйнаасаа хутга гарган ирж зэргүүдийн нэгийг орж ирэхийг хүлээх бөгөөд халзан нь зориг гарган ордогч хэсэг хугацааны дараа буун дуу гарч гадаа хүлээж байсан зэрэг цонхыг нэн гардал халзан андан зогсож байхыг харан үүдээ нээж өгдөгч манайх зүгээр хонь мал янзалж байгаа юм шиг л хуваагаад хайчихсныг нь харсан зэрэг шууд галт тэрэгнээс үсэрч модонд зоогдсон одно. Агч гартаа наадсан цусаар үсээ нэг сайхан вакстж аваад өшөө авалтын уртсамдаа гарна. 6 дугаар хэсэг өшөө авалт. Галт тэрэгний хойд хэсгээс яг юу гэж мангас ирж явааг мэдэх сөхөөгүй зөвлөлтийн хурган дарга нар Корпиг барьсан баяраа тэмдэглэн гудалцгаан суутал Драгонов ярьж тохирсон юм аваад зам мөрөө хөмөр байгаагаа хэлэгч киноны ихэнд гардаг дарга за чи одоо юу яаруу юм дээ үгүй штэ үхлээ юу. Эхлээд баяраа тэмдэглэдэг байгаа үсттэй. Гэх үг нь Драгоновыг улам бүрэл тухгүй болгож байлаа. Энэ үеэр Корпиах Жото олж аван урагшилсаар дарбайтлаа ногоорч байсан холмос шивэр ханхлуулсан дүүрэн цэрэг бүхий вагон дундуур явсаар арай гэж гарч чаддагч дараагийн вагонд дахиад л нойрсочгүй гүнчнэр. Дахиад хөнгөн дэгдээд гарчих санаатаа урагшилж байхдаа нэг цэргийн ор хоосон байхыг анзааран бушуу зайлах гэтэл гайвуулж нөгөө цэргийн шээсээ савруулж туусаад яг орж ирж тааран Корпиг харснаар Жотоны ир хөхөхөр болж. Энэ бүхнийг дэрэгдээс нь харж хэвдсэн зэрэгч бас шүүрэн шанаг болтлоо бүлүүлнэ.
Байдал улмал хүндэрч нэг бөбөө зэрэг гударч явсан архиа унгаан алдаж манай хүн циркийн үзүүлбэр шиг дээгүүр нь алхах хэрэгтэй болон явсаар хаалга нилээн дөхөж байтал бүлүүлсэн цэрэг доор унтаж байсан цэргийн дээр очин холомстой найзууд бүгд сэрэн Корпи агч гарч амжигч дараагийн галт тэрэг дотор сэрүүн бүр дээр нь бүгд буутай цэргүүд байгааг харан за энэ ч арай хотод хэмээн вагон дээгүүр алхаж явтал урдах зам нь юу ч харагдахгүй гинт хоолой таарч савж унан нөгөө баахан буутай цэргүүдэнд ороод ирнэ байхгүй. За тэгээ тэнд бөөн үүмэн самон болж манайх автомат буугаар ёстой нэг гаж хүсэл юу байдیں бүх зүйлээ ханган эдэлж байтал Драгунов нэг л базаахгүй зүйл болоод байгааг мэдэн босч очин шалгатал үнэхээр л базаахгүй зүйл болж явахыг харснаар вагон хоорондын холбоосыг молтолж өрхөнө. Драгуновч босож очин холигтуулсан мэдрэмж авсан уу яасан цуг ууж байсан дарга нарыг бүгдийг нь тонилгон цүнхтэй мөнгө аваад амар сайхандаа жаргах гэдэгч Корпи хэрхэн Драгунов дээр очихоо бодож байгаад ямар ч гоц ухаантны толгойд буухааргүй санаа гаргадаг нь гал тэргэнд очиж явсан пуужин гасан араас нь гүйцэх байдгүй юм яах. Ярэ солиотой юу гайгүй байгаа. Корпи ч дууны урдаа давхих биш араас нь нэсчирээд бүхээг рүү Супермен лугаа адил өсөрч ороод шууд үстэлцэж аван холимог тулаан байлдааны самбаа одоо юу байдгийг бүх төрлөөр хүч үзэж эхэлнэ. Өшөө хорслон буцалж байсан ч арай л олон шарахтай дээр нь маш их цус алдсан манай ах хүү сулдсан нь илт. Дээрээс нь Драгунов өөрийгөө яллаа гэж бодон пэдэж байтал Корпи пуужинг торгоож байсан болтыг хэдийн салгачихсан. Цэнэгт пуужинч Драгуновыг яг нүүрэнд нь сайхан тулж ирээл зогсдогч. No. Дахин урагшилснаар цэнийг нь идэвхчин тэнгэрт мөөгийн хэлбэртэй үүл үүсч Драгуновоос бүр ширхэг үнсч үлдэхгүй хумхын тоос болох нь тэр. Финлянд улсын төмөр замын хил дээр галт тэрэг ирж явах бөгөөд цэргүүд буу зэвсгээ агсан айд сандран хүлээж байтал ах галт тэргээ хөдлөсөөр 90 пассвортоо сарвайтал хилийн цэргүүд бүр нүдэндээ ч идэхгүй амьд дамаг урд нь гэгэн дүрээрээ зогсож байхыг харан цэргийн ясалгоо хийн хүндтгэл өсүүлнэ. Киноны төгсгөлд Корпи нөгөө амьдрал өхлийн зааг дээр зовлогоо зулгаан байж авчирсан моднуудаараа байшингаа барьж эхэлнэ. Хөрхий нөгөө нохооны эзний олсон уу? Корпи өөрөө олсон юм эсвэл ямар таж эргээд уулзчихсан байдаг. Тэгтэл хүүхэд хөгшөд нийлсэн 7 хүн баахан алах хүрз багж аваад ирнэ. Корпич хашир суусан юм болохоор алхаа шүүрч аван алж хаддаг поозоо автал тэр 7 хүн өнөндөө Корпид байшингаа барихтан туслахаар сайн дураараа ирсэн хүмүүс байлаа. Корпич хүн амьтны тусламж гордоод байдаг үгүй. Удаа зөвшөөрч байшинг нь бөөндөө гялалзуулахар болсноор кино маань дуустагдаа. Корпи ахыг энэ анги дээр ганцуг ган хийх нү гэтэл бас л байдгүй. Ширхэгч үг хэллэгүүгээр дахиад төмөн амьтан хядаа дуусгачлаа шүү. Бичлэгийн ихэнд хэлсэнтэй. Тархиа унтрааж үздэг кино шүү гэж. За. Өнөөдөр тэнгэр манай хаалаа. Та нар харин хуруу умсаа гоцолзуулгүй гарах гэж байгаа бол ах нь алсан шүү сая. Гэрч очно. Окей. Шас. Don't go check you, stick it band, that's the proof.